Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэ хууль 2015 оны 9 сарын 1-ээс эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийг дагаад нийт 26 журам батлагдсны нэг нь жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам юм а. Зөрчлийн оноо тооцох журмыг хэрэгжүүлэхийн тулд хийгдэх бэлтгэл ажлууд үлдсэн байгаач 2016 оны 2 сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлж эхлэхээр болсон байна. За өдийг хүртэл бол мэдээж техникийн ажлууд гэдэг тийм ээ одоо асар хийгдэх ажлууд энэ ажлууд нь хийгдэж явсаар байгаад за 2 сарын 1 буюу өнөөдрөслээд яг энэ ажлууд нь ерөнхийдөө за 100% биш юм а гэхэд за зөрчлийн оноо хасаад явах хэмжээний програмууд нь дууссан. За жолооч нар харин хэрхэн яаж мэдээлэл авах вэ гэдэг нь энэ цахим системд хэрхэн яаж мэдээлэл авах вэ? Жолооч нар гар утсан дээр аппликейшнээр авах юм уу? Эсвэл интернетээс сайтаас орж авах юм уу гэх мэтчлэн энэ ажлууд нь одоохондоо арай хараахан дуусаагүй байна. Одоо бол харин зөвхөн цагдаа галбагчийн шалах төхөөрөмжн дээр л тухайн зөрчлийн жолоочийн зөрчлийн оноо бол гарч иж байгаа. Энийг харин тухайн цагдаа галбагч маань тухайн жолооч гаргасан зөрчлөөр нь хариуцлага хүлээхдээ танаас хэдэн оноо хасагдж байгаа шүү гэдгийг нь тухайн жолооч хэлж анхааруулах хэлбэрээр одоохондоо явж байгаа. Ер нь зүгээр жолооч нарын гаргадаг зөрчлөөр нь зүгээр тоо шүхээр нь аваад үзэх юм бол нийтлэг гаргадаг 80 гаруй зөрчлөл байдаг. За энэ 80 гаруй зөрчлөөс яг хүний аймнаас эрүүл мэндэд тийм ээ одоо тэр дүрмийг зөрчснөөрөө хүний аймнаас эрүүл мэнд эд хөрөнгөнд шууд халтжаалдах боломжтой тийм ээ 17 төрлийн зөрчил дээр л энэ зөрчлийн оноог л тооцож байгаа. Зам тээврийн осол гэмтлийн тоо болон жил зам тээврийн ослоор нас орж байгаа хүний тоо манай улсад өндөр гардаг байна. Тодорхойлбол манай улсын хүн ам цөөн боловч зам тээврийн ослоор нас орж байгаа хүний тоо өндөр байгаад олон улсын байгууллагууд шүүмжлэлтэй ханддаг. Тэгвэл манай улсад осол гарсан тохиолдолд анхны тусламж үзүүлдэг мэдлэг, материалын орчин жолооч нарт байдаггүйг хэлж байгаа юм. Өнөөдөр тээврийн ажлын кабин зайлшгүй байх ёстой 2-3 төрлийн зүйл байгаа тийм. Галын ор, эмисэн, тийм ослын зохистой гурвалжин тэмдэг. Энэ бол тухайн жолоочд бол заавал зайлшгүй явах ёстой гэдэг кабин. Гэтэл яг тэрийг одоо өнөөдөр гудамд гараад үзэх юм бол өнөөдөр тэнд нь 2-3 жил болчихсон тийм ээ тоо шорондоо дарагдсан тухайн эмийнхээ чанарыг алдсан тийм цагдаагийн албагчийн нүдийг хуурах төдий юм уу иймэрхүү юм аваад явж идэг. Эмнэлгийн анхнаас нь үзүүлэх мэдлэг байдаггүй энэ жолооны курсууд ч гэсэн энэ яг энэ талаарх мэдлэг бол хангалттай ордоггүй. Үүнээсээ болоод олон хүмүүс амьс эрүүл мэндээр хурж исэн тийм харамсалтай жишээнүүд байдаг. Өөрийн болон бусдын амь насыг хамгаалж замын хөдөлгөөнд соёлтой оролцож түүнийг зуршил болгох хэрэгтэй байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа. Харин жолоочийн замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж дүрм журам стандарт зөрчсөн үйлдэл нийгэмд учирч болзошгүй хор уршигаас шалтгаалan зөрчлийг 1-5 оноогоор хасч тооцохоор болжээ. Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо дууссан тохиолдолд тухайн жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй тооцсон. Хууль заагдсан үндслээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан жолоочийн зөрчлийн оноог хүчингүй тооцохоор болсон байна. Харин оноогоос сэргээхдээ зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш 1 жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийг хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээхээр болсон байна. Мөн зөрчил гаргалгүй 2 жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулахар болжээ.